Сайн байцгаана уу, бүгдээрэнд нь сонсож байгаа цаг үеийн мэндийг хүргэе. Amins Time podcast-ийн зэрэгэлдээ ертөнцийн шин дугаар гарахад бэлэн боллоо. Хоосон хардлага, хорсол хилэн. Сэлэнг нутагт жил дэлгэр сайхан зун болж сэтгэл тэнийдэг үлээ. Энэ жил бүрч сайхан зуншлагтай, хүн зон баяр жаргалтай адуу мал нь тааваараа бэлчж байлаа. Тариалангийн их ажил шутарч саяхан хагалж борнойтсон газар хүрэнтэн байснаа сайхнаас балартан ногоорч өнгө зассан байна. Зүүн бүрэн сум тариалангийн гол газрын нэг аж. Энэ өглөөний юр бусын тайван налайсан байдлыг эмэгтэй хүний айж сандарсан дуу цочов. Ил хулхан сумын төөхнийг энэ дуу балмагдуулж орхив. Сумын зүүн урд байдаг хідэн байшин дондоо цав цагаан дайшинстай босгүй сүлжингүйж араас нь буу барьсан эрэгтэй буудан хөөж байв. Хүүхнийг урт усээр нь багш Дарима гэж танив. Гартаа нөхөр нь илдэж яваад хэн ч эргэлцсэнгүй. Энэ үс самбаачилж нэг нь аймгийн төв рүү дуудлах өгсөн байна. Цагдаагийн газраас очирх үеиг хоёр нөхрийн хамт машинаар тэр тариу зүүн бүрэн сум руу гарав. 70 км газар яарсан хүнд тэнгэрийн мухар шиг холоож. Буу барьсан алуурчинд айж баламгдсан босгүй алхам ойройлаа. Үхэл аврал хоёр энэ мөчөөс эхлэн уралдаж эхлэв. Очирх үеиг нарыг дэндүү яарлаа гэхэд газар агших биш, алуурчнаас зүгтаасан босгүйд газар сунах биш. Сумын төвийнх нь том баггүй тэр зүг рүү гүйцгээлээ. Хөгшөд нь хөөрхөг бүсгүйг аврагсан гэж бодож байхад хүүхэд багчууд шийж үжих юм уу адал явдлын баатар жинхэнэ дүрээр амилж боссон юм шиг санагдана. Дарима авраарай аллаа намайг гэж бархирвч хоолой нь үл гарна. Бууны сум хөлийн дор шороо бүрхийл гэж чихний хажуугаар шунгана. Ойртож оцсон хүмүүс рүү Даримаг аврал ирэн ирэхэд хүмүүс бараанаар нь бутран зүгтав. Авралын илж болсон цагдаа нар хичнээн яарлаа гэхэд шаамрын гүүрч хүрээгүй явлаа. Гүүрнээс бас цаашаа нилээн зайтай. Тэнд юу болж байгааг тааварлах аргагүй. Дарима чулуунд бүдэрч унаад босон харайж гэрээсээ гарч ирээ сарвчлан харж буу авгааруу чиглэнгүй. Бараанаар нь тэр аваа гэртээ бушуухан орж хаалгаа төгжиж чимээж агнав. Сандарсан бүсгийн дуу гэрийн хажуугаар цангинаад л өнгөрөв. Алландаа чамаг заавал алан мөш шулам. Чи зүхтаагаад хаашаа зайлах вэ гэж хорсолтойгоор занахдаа дараа нь сонсогдов. Дарима сумын захир гаруу чиглэнгүй хөхтэй авраарай гэж бархирсаар л байв. Манаач бас цааш гүйж алга болов. Нэг намхан байшингаас лужхар ир нүцгэн шахам гарч ирснээ мод байран тэр хоёр руу харав. Тэр алуурчийн өмнөр орж залуу бүсгөх хаацаалах маягтай модоо далайтал буу тас хийж хүл торон шороо бүрхийлэх гээд тэр модоо чулуутаад тоос татуулан гэрлэгэж ирлээ. Нөгөө талаас нэг залуу ханцуу шамлан угсгийхэд эхнэр нь гараас нь зурж тавихгүй байгаа нь харагдав. Цагдаа нар шаамрын гүрч хүрээгүй хар хурдаараа тавьсаар л байлаа. Сумын төвийн хідэн залуус дахианы байрны ард цугларч бүгдээрээ зэрэг тайрыг тэрмүү яаж чадахгүй гэж цэргээс халагдсан ирсэн залуу хэлв. Бусд нь хулчиж дандаа эхнэрээ хард зодчлоо гэдгийг отоо тэгж байгаа тайвшрах байлгүй дэ гэлцв. Алуурч айлын пинд орж төгтсөн эхнэрээ гаргах гэж хаалгыг нэвтгэр оролдож байлаа. Энэ үед 70 настай өвгөн би хөгшин хоньны насгүй болсон хүн эцэгтэйгээ адилхан намайг арай занл хийхгүй байлгүй дэ гэж хэлээд майжгнан дөхөж очиод хөөмэн чи тайвшир ингэж болохгүй гэж хэлтэл алуурч ганц хүсгийн өвгнийг дэлсээд унгаачих. Хэрэг турлан харж байсан хідэн авгаач бол цааш ир гэж байшингийн араар орцгов. Алуурч одоо чамайг шатаан да гэж хашгирт өвчгнөж байлаа. Амбаараас холдоход Дарима араар нь гарч ойролцоо хайл руу ухсгив. Алуурч хитгэн хараагаад гүйцэж сухсалцсан урт үсийг нь гартаа ороож атгаж дэвсэлж гарав. Өнөөх залуус тал талаас нь бүслэн ойртож нэг нь "Үчи болоочтэй чи на эхнэрээ аллаа шүү дээ" гэж учирлав. Гэтэл өөдөөс алуурч "Ааха чи хайрлаж байна уу? Явалдаг байх нэ чи. Яасан олон ирчүүдтэй юм чи" гэж бархирж "Хэрвээ та нар ахаад наашаа нэг л алхвал энэ өлөгчөнгчин аллаа" гэд бууга авгаахын толгой толгов. Залуус одоо ухсгийхэд алуурчныг барихаар байсан ч арга буюу эхнэрээ буудчихвэ гэж хулчин гэдрэг болов. "Өвлөгч минь чи сайн хар. Сумын төвийн бүх ирчүүд чамтай уулздаг байх нэ. Тэгээ чамааг өмөрч байна. Хар чи" гэж эхнэрийнхээ шороо босны үрийг өргөв. "Гүй чи итгээж дээ. Надад тийм хүн байхгүй шүү дээ" гэж эхнэр нь арай ятаа хэлв. "Ааха чи одоо болтод дутагдлаа хүлээхгүй байна уу? Хүлээх л олон доо чи" гэж тэр эхнэрээ үснээс нь зуурч чирч эхлэв. Тэр холхон буй гэрлүүгээ ингэж үснээс нь чирсээр очих санаатай аж. Алуурч эхнэрээ өрөвдөж хайрлах ямар ч өрөв сэтгэлгүй зөвхөн цусан чунаж байлаа. "Амиа авраарай, туслаарай таминэ" гэж эхнэр нь бархирв. Цэргээс халагдаж ирсэн залуу харсаар байгаад энэ сайхан босхийг алуулчмааргүй санагдаж ухсхийн дайрахад бууга урдаас нь чиглүүлээд
Чи яас их өрөв сэтгэлтэй юм. Чамааг манай аваатай уулздаг гэдгийг би мэдээд байсан юм аа. Одоо та хоёулаа өхөндөө гэд бууга шагаан алхах зур шархацсан хулган муурын өвхлийн савраас мултарч зайлахыг бодон эцсийн хүчээрээ хөдөлтөгтэй айдал Дарима гинэт босон хараагаад цагаан даашинсныхаа урагдаж унтсан хормой дээр гიშгээд бүдэрч байна. Алуурч араас нь гүйччээд эхнэрийнхээ хүзүүн дээр палисан хар гутлаараа гიშгэж ойртоод ирцгээ дараад ир бүгдийг ч сүхрүүлээд өгье л дөө гэж бархирав. Цэргээс ирсэн залуу хайртай бүсгүйхийн нүүрэн дээр хүний авахатай завхаарсан гэж дуудуулмааргүй санагдаж энэ яасан цадаггүй хартай новш вэ гэж занав. Энүүд ганц найз нь морьтой давхин ирж мориос сул хаяад итгэж чадан ураг шалхан "Гүчи чи солиороо юу болж байгаа чи энэ вэ? Наад бууга буулга" гэж найзын үнэн сэтгэлээр хэлв. Тэгтэн "Чи бас намайг эзгүүлчилж энтэй уулздаг байх нэ? Аландаа чамаг" гэж занаж өсчв. "Чи одоо юугаад онгосоод байгаа юм бэ?" гэхэд "Би чамааг мэдээд байна. Чи завхаа шүү дээ. Найз нь олны нүүрэн дээр 7 булчирхаагаа тоочулж паянга дэлгэхээс айж хулчийн худлаа инээж. За, энэ бас хүн алын шүү. Энд шалс огтгүй байна штэ. Ингэсгээд архин аяандаа гарч өөртөө уучраа олчихно үсттэй" гэж хэлв. Гэтэл "Гүй залуус минь та нар чи юугаа хараа зогсоод байгаа юм бэ? Бугуул хаяад бариад аваач" гэж хашгирав. Хүмүүс бүгд эргэж харахад хоёр суг таягтай өгөн зогсож байв. Гэтэл алуурч бицарсан аалчиг зүнэг чи бас инэтгэ завхаардаг байх нэ гэж алуурч харав. Өвгөн харин таягаа гоцолж очив. Чи яадгаа алдсан амт юм шив. Олон түмэн харсаар агаад энэ залуу сайхан бүсгүйг алуулчихмааргүй байна. Алив дайрч ороод хүлээд хайчих гэж душаав. Ихтэй хүмүүс хөдөлсөнгүй. Өвгөн ир шийдэмгийн ураг шалхав. Хоёр суг таяг нь хаврын зөөлөн шороор ушиг. Алуурч өвгөн лөө буугаа чөглөж "Цаашаа бай чи, алан шүү чамаа" гэж бархирав. Гэхдээ өвгөн зогссонгүй. Залуу цагтаа сайн ирийн хуух явсан байна. Бүрд өхөөд ирэхээр нь алуурч өрөөс нь таягийг нь суг татан авч ганц дэсээд унгаачихв. Таягийг нь өвдөглөж нярх хэлгэв. Эхнэр ихээ үснээс гараа ороож атгаач ирэхэд хүмүүс халаглаж, өр нимгэн зарим нь уйлалдаж, хиламтаа зарим нь ирчүүдийг хулчхар аймгаат нь хурж харав. Эр зөргөө гайхуулах гэсэн хоёр залуу үгсгийхэд алуурч яг хөл доор нь буутав. Хин ч ойр таарахгүй болов. Шангаа барьсан бүдүү авгаа урагш гарч "За хүү минь чи ингэж болохгүй. Чи бүсгүй хүнийг ингэж доромжилж болохгүй. Гимшил нь хойно гэдэг юм шүү" гэж сургамжлав. Гэтэл алуурч "Бандайсан үлгч минь чи зайл. Та хоёр нийлж завхаардаг тийм биз дээ" гэж алуурч бархирав. Бүү үзэгт чи ч ёстой бойлчихсан амт юм да. За яах вэ? Чамд гимших цаг ирэх л байлгүй гэд алга болов. Цагдаа нар энэ үед тоос татуулан давхсаар л байлаа. Газрын тал дундаасаа өнгөрч зүүн бүрэн сумын байшингийн бараа яарсах хүнд бас л хол юм шиг харагдана. Үхлээс өрсөн залуу бүсгүйг аврах хэрэгтэй. Алуурч харсаар байтал эхнэрээ өснөөс нь жирсээр гэрлүүгөө явлаа. Дарима нөхрийнхөө хөлийг тэрвэрч "Гүй би жирэмсэн шүү дээ. Чиний үрийг тээж аваа шүү дээ" гэж бүсгийн хүний сэтгэлийн нандин үгээ хэлв. Гэтэл өөдөөс нь чи бүр ийм дэх хүрсэн үү? Хиний хим бэ? Хиний хим хэлчи гэж нүүр нүдгүй хөшгөлж гарав. "Гүй чинийх өөр хинийх ч биш итгэжтэй чи. Донгос өдий олон жил болоход чи зүгээрэж одоо тэгж доромжилж ам хилтрэх гээ юу?" Гэхдээ нь "Чи намайг энд алчих тэгвэл" гэж бүсгүй хорсон. "Үгүй чамайг завхаардаг орон дээр чин лаа барьж байгаад багалцууртаж ална. Цаа юу" гэв. Тэр хоёр оюутан байхдаа Отила жүжиг үзэж суудал зэрэгцэн сууж байхдаа танилцааж. Залуу насны гинэн цайлган сэтгэлээр Дарима Отила Диздемоныг багалзууртахад "Одоо яана" гэж дуу алдахад шинэхэн таниланд алимаар нь хүлэрсэн гарыг нь атхан тайвшруулж ажээ. Тэр хүлэрсэн жижиг гарыг нь 3 жилийн турш тавиагүй аж. 1 жил наас цаашаа гүйлдэж аваад сууж 2 жил болсон юм байна. Тэр хоёрт үр заяасан. Үүнд нь нөхөр нь хорсож, үргэлж хардас сэрдэж, сүүлдээ байх сух газарг болгож. Нөхөр нь гэр орноо шиншин үнэртэж, ор дэвсгэрээ шалгаж, ойр хавийн гадуурх газрыг нарийн шалгаж, хэнийгний гутлын мөр олж үзвэл эхнэрээ хартна. Сумын төвийн бүх ирчүүдтэй хартна. Тэр өглөө гаднаас ямар нэг юм хөвцөн бололтой хөвтрийн мөр олоод эхнэр лүгөө дайрч ийм хэрэг мандаж. Энд нь айлын хөгшин тарлан үнэ хөвтөж агаад босоод явчихсан юм байж. Анх Отила жүжиг үзэж танилцах хоёр одоо тэр жүжигийн төгсгөр шиг амьдралаа төгсгөх болж. Чамаг лаа орж байгаад Отила шиг хөнөөн гэсэн үгийг Дарима сонсоод би ёстой муу ярын амтны гараас гарахгүй тавилантай юм байжээ. Нодны сал гэд ээжийг ирэхэд тагаад явчихдгүй. Одоо өнгөрчээ гэж бодон
эсэргүүцэл үзүүлсэнгүй. Нөхөр нь чирч оруулж ирээд мухрын өрөөнийхөө өргөн орон дээр дарж авч завхаа юм чамааг би Атила шиг хүнөө нүглээ намжил гэж шаардав. Гэтэл эхнэр нь надад нүгэл байхгүй гэж үнэнээ өчөв. Чи яг л Дездемон шиг хэлж байна. Би одоо яг Атила шиг байна гэд багалцуурдаж хөнөөгөө хутгаар хоолойг нь огтлоо. Яг энэ л үед цагтаа нар хаалгын балбов. Алуурч Атила шиг сэртгийн чимээ чагнав. Гэнэт тэр дүрс хийж бүгдийг нь хөнөөгөөд амиа хорлохоор шийдэж бууга шүүрэн авч хайрцаг сум халаасаад үүдэндээ очив. Хаалгатай л би цагдаа байна гэж очир хувийг хашгирав. Бүр аймгийн цагдаа нартай завхаардаг байх нэ гэж одоо тэр хаалга руу буудав. Сум гадна нэсний архины шил онод цааш уйлан одов. Цагдаа нар ч хориглолт хийж үүднээс холтлоо. Алуурч цонхоороо ахаад буудав. Цагдаа нар 3 цонхыг зэрэг хаг цохон дайраа орж баривчилжээ. Хэрвээ амжиж ирсэн бол золгүй бүсгийг аварч болох байжээ гэж очир хуйгдий турандаа одоо болтол харамстай байж. Задлан шинжилгээгээр тэр бүсгүй жирэмсэн байжээ. Хууль 2 хүний амь зэрэг хөнөөсөн гэж үзэн хүндрүүлэн үтсэн байна. Алуурч шүүх хурал дээр асар их гимшин амь гуйж. Гэхдээ хууль өршөөсөнгүй. Энд хүрээд өнөөдрийн дугаар маань өндөрлөө. Дараагийнхаа шинэ дугаараар эрхэм баяртайгаар уулзцгаая. Түр баяртай.